Монгол улсад 2017 оны байдлаар 617 хүн бөөрийн архаг дутагдaltaй гэж онцлогдож, энэ төрлийн өвчлөл манад эхний 3-т бичигдсэн хэвээр байна. Бөөрийн архаг дутагдaltaй өвчтөнд ус агаар шиг хэрэгтэй эмчилгээ бол гемодиализын эмчилгээ. Харин манад уг эмчилгээг хийх шаардлагатай диализын аппаратын хүрэлцээ хангалтгүй байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл уг өвчнөр шаналж эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа элэгнэгт монголчууд та Америкийн нэгдсэн улсад суралцдаг ахлах ангийн 2 сурагч санаачлаг гарган диализын аппарат хандивлах сайн улсын аяныг эхлүүлсэн байдаг. Тэдний эхлүүлсэн аянд Америкийн нэгдсэн улсад амьдардаг монголчууд болон Америкийн нэгдсэн улсын БАО их сургуулийн хамт олон нэгдсэний хүчинд өнөөдөр тэд шинэ оны босгон дээр шинэхэн бөөрийн диализын аппаратыг Япон улсаас захиалан авчирлаа. Энэ чухал бөөрийн дутагдлын эсрэг эмчилдэг маш том ховор үүдэг аппаратыг Япон улсаас худалдаж аваад энд Монгол улсад хаана дутагдaltaй байна тэр газар нөхөр тийм шийд гарсан. Тэгээд аппарат маань Монгол улсад газардсан байгаа. Харанхуйг зөвхөд суухаар нэг ч гэсэн лааса гэдэг шиг болохгүй бүтэхгүй байна гэж нэгнээ шүмжлэх бус хамтарч нэгдэж чадвал өвчин чанс нь нэгэндээ тусалж чаддаг гэдгийг Америкийн нэгдсэн улсад суралцдаг ахлах ангийн сурагчид харуулж байна. Хоёр дэлгөөнд Монголынхаа бүх нийт ард түмний өмнөөс маш их баярлаа. Энэ өвчнөр өвдөж зовж шаналж байгаа хүмүүсийн нэрийн өмнөөс бас тэгээд яг энэ хоёр өвчийг маш олон сэтгэлгээтэй юм монголчууд их байгаасаа Монголдоо бас илэгтэй байгаасаа ядарсан зовсон тийм давхаргад тусалж байгаасаа гэж бас хүсэж байгаа юм. Тэгээ манай БАО глобал Монгол төв Монголд үйл ажиллагаагаа хариуцж яаж байгаа өөрөөр хэлбэл аппаратыг наашаага худалдаж авах, наашаага тээвэрлж ирэх, тэгээд хуваарлт хийж дутагдaltaй газар нь хүргэж өгөх. Олон улсын жишгээс 3 дахин хүрэлцээгүй байгаа бөөрийн диализын аппарат эх орно гэсэн сэтгэлтэй Монгол хүүхдүүдийн санаачлагаар ийхүү нэгээр нэмэгдлээ.